Сайн байцгаана уу сонсогчдоо. ИГ ТV-гийн ээлж дугаар инхүү эхэлж байна. Улаанбаатар хотоос хөтлөгч ДС арга бэлэг 92 хүчний нэгдлийн талаар богино подкастаа ярихад бэлэн боллоо. Эмэгтэй хүний бие төрөлхийн уян налархай төвчээртэй байхад бүтээгдсэн. Харин эрэгтэй хүний бие төрөлхийн хүчтэй хамгаалагч чанартай. Энэ бол хоёр хүний биеийн ялгааны талаар биш, харин арга бэлэг хэмээх ертөнцийн хоёр хүчний тухай юм. Эр хүн хүчийг авч явдаг бол эмэгтэй хүн амар амгалан авч явдаг. Нэг нь түшиг тулгуур болдог, нөгөө нь дулаан уур амьсгал бүтээдэг. Энэ хоёр хүч зөв нэгдэж чадвал үр удам мэрүүлжин, гэр бүл батчин, улс орон хүртэл бэгчин. Үргэлж гэр бүлийн харилцааны анхаарлын төвд оршдог эмэгтэй хүний биеийн чухал хэсгийн талаар та бүхэндээ онцлон хэлж өгье. Энэ бол аарцаг, тушаа, бүслэгийн хэсэг. Энэ хэсэг бол зүгээр нэг биеийн хэсэг биш. Тэнд эмэгтэй хүний дотоод энерги, хайр халамж, үр удмын хүч, эмэгтэйлэг мэдрэмж хадгалагдаж байдаг. Тиймээс энэ хэсгийн эрүүл байдал нь эмэгтэй хүний гоо сайхан, тайван дүлгүүн байдал, гэр бүлийн дулаан энергитэй хүртэл холбоотой юм. Гэвч орчин үед олон хүн өөрийн дотор хоримтлагдсан айдас, гомдол тайлбарлаж чаддгүй тэр мэдрэмжүүдээ чимээгүй нун тээсээр байна. Заримдаа хүнийг хамгийн их ядраадаг зүйл бол амьдрал дээр ил биш, тухайн хүний өөрийн дотор байдаг. Тиймээс орчин үед өөртөө ажиллаж сурах нь хамгийн чухал ажлын нэг хэсэг юм. Өөрийгөө тань гэдэг өөрийн дотоод ертөнцтэйгөө уулзаж, өөрийгөө хүлээн зөвшөөрч, дүгнэхгүй шүүхгүй байхыг гэлнэ. Бид подкастаараа болон сургалтаараа дамжуулан олон нийтэд өөрийн мөн чанараа таних, сөрөг мэдрэмжээ суллах, өөрийгөө хүлээн зөвшөөр сурах чиглүүлж өгдөг. Мөн бясалгал, амьсгалын дасгал, йогийн дасгалаараа дамжуулан тайван, төвлөрсөн энергийг бий болгоход чиглүүлнэ. Яагаад гэвэл өөрийгөө ойлгосон хүн амьдралаа өөрчилж чаддаг, харин дотоод амар амгалан голсон хүн өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ эргэн тойрныхоо энергийг хүртэл өөрчилж чаддаг юм. Яриагаа энд хүрээд өнгөрлөе. Дараагийн дугаараараа ярилцъя.